Сайн байцгаана уу Төмөсийн дэвслэзийн эрхэм үзэгчид та бүхэндээ энэ өдрийн мэдээг айлтган дэвшүүлье. Үзэгч та бүхэндээ студиэсээ өнөөдрийн бэлтгэсэн орон нутгийн онцлог чанартай мэдээлүүдэд танилцуулахад бэлэн боллоо. Хөтөлбөртөө анхаарлаа хандуулаарай. Эхний мэдээ, Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2025 оны шилдэг татвар төлөгчөөр шалгарч батламжийн өнөөдөр гардаа авчээ. Ингээд Дархны төмөрлөгийн үйлдвэрээс бэлтгэсэн мэдээлэлээр хөтөлбөр эхлэх гэж байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр компани 2025 онд борлуулалтын орлого болон улс орон нутгийн төсөв төвлөрүүлсэн татварын хэмжээгээрээ компанийн түүхэн дээд үзүүлэлтэд хүрч нийт 246.6 тэрбум төгрөгийг төсөв төвлөрүүлсэн байна. Татвар шимтгэл төвлөрүүлэлтийн хувьд 2024 онд 55.6 тэрбум, 2025 онд 246.6 тэрбум, сүүлийн 2 жилд нийт 302.2 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Дархны төмөрлөгийн үйлдвэр Монгол улсын хууль заасан татвар төлөх үндсэн үүрэг ёсчлон биелүүлж 2025 оны шилдэг татвар төлөгч байгууллагаар шалгарсан байна. За Дархуул аймгийн татварын газраас жил бүрийн зохион байгуулдаг Монгол Улсын засгийн газрын шийдвэрийн дагуу татвар төлөгчийн өдрүүд бол зохион байгуулагдаж байна. За татвар төлөгчийн өдрүүдийн арга хэмжээний дагуу бол одоо Дархуул аймаг бол татварын газар шилдэг татвар төлөгчөөр шалгаруулсан. За нийтдээ 12 шилдэг татвар төлөгчөөр шалгаруулснаас бол Дархуул аймгийн төмөрлөгийн үйлдвэр бол шилдэг татвар төлөгч болсон. За шилдэг татвар төлөгч болсны дагуу бид нар бол өнөөдөр шагналыг гардууллаа. За ингээд Дархуул аймагта хувь нэмэр оруулж байгаа шилдэг татвар төлөгч энэ төмөрлөх үйлдвэртэй бол ажлын амжилт хүсье өрөөё. 2025 оны Дархуул аймгийн шилдэг татвар төлөгчөөр ургамжилж байгаад баяртай байна. Бид 25 онд бол нийт 590 гаруй тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготойгоо ажиллаж улс орнуудын төсөвт 222 тэрбум төгрөгийн татварыг төлөвлөж ажилласан байна. За ингээд өнөөдөр шилдэг татвар төлөгчөөр өргөмжилсэн Дархуул аймгийн татварын газартаа баярлалаа илэрхийлье. Дараагийн мэдээ, эрсдэлгүй ээлдэ дархан 2026 оны хүрээнд Дархуул аймгийн доторхоо авто замын аюулгүй байдлыг хангах чиглэлээр арга хэмжээг авч ажиллаж байгаа юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлч Болормагийн бэлтгэснээр хүлээн авч үзсэн нь. За тэгэхээр аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, аймгийн иргэдийн хурал болон гамшиг боруулах орон нутгийн зөвлөл, замын цэгцгийн тасаг хамтраад бол одоо зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол 25 оноос одоо ажил арга хэмжээ зохион байгуулад явсаа. Дархуул аймагт үлдэгдэж байгаа гэмтэргийн одоо хамгийн өндөр гаралтай 4 төрлийн гэмтэргийн нэг нь л зам тээврийн осол хэрэг байх. За энийг л бууруулах чиглэлээр л оны өмнө л одоо Төв аймаг, Дархан, Сэлэнг аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөлийн ингээ хамтарсан уулзалтуудыг зохион байгуулад энэчнээс яг нэг чиглэлийн гэмтэрэг зөрчлийг бууруулах чиглэлээр энэ 3 аймаг санамж бичиг байгуулсан. Энэ нь бол зам тээврийн осол хэргийг бууруулах чиглэл. За тэр тусмаа энэ 3 аймгийг холбож байгаа олон улсын чанартай автозам ингээд яг энэ 3 аймгийн нутгаар төрсөн. Тэгэхээр нэг аймаг дотооддоо одоо ингээд арга хэмжээ зохион байгуулах биш. 3 аймаг ингээд хамтраад яг энэ осол хэргийг бууруулах чиглэл ингээд хамтарсан ингээд ажил арга хэмжээ зохион байгуулвал нэлээд үр дүн төрөх юм а гэдэг байдлаар санамж бичиг байгуулад ажил арга хэмжээ ингээд оны эхнээс хэрэгжиж явсаа. За аймгийн гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл маань яг энэ чиглэлээр л 15.6 сая төгрөгийн асуудлыг шийдэж өгсөн. За энэ л аль багшийн одоо тоног төхөөрөмж зам мөн яг олон улсын замд одоо ингээд нөгөө хурд хэтрүүлээд байгаа энэ зөрчил дээр одоо хэмжих одоо электрон самбар туузан мегалик энэ асуудлыг шийдэж өгөөд одоо ингээд худалдаа авалт хийгээд ингээд энэ сардаас хөрвүүлүүлээд ингээд бэлэн болохоор байна. За дараагийн шатны бас ажил арга хэмжээг төлөвлөөд бид нар одоо явж байгаа. Энэ л эрсдэлгүй дархан буюу гамшигын эрсдлийг бууруулах энэ орон нутгийн зөвлөлтөйгээ хамтраад 2 дахь шатны арга хэмжээг зохион байгуулад. За энэ л нэг 11 заалттай арга хэмжээг юм зохиос. За мэдээж одоо нөгөө зуны үйлрэл болж чинь тий хөдөлгөөн ихсэж байна. За энэ нэрээрээ л зам тээврийн осол хэрэг ингээ үлдэгддэг. Тэр зам орон нутгийн замд бол хүн нас орох гэмтэх ингээд эрсдэл өндөр байдаг учраас энийг бууруулах чиглэл. За 11 ажил арга хэмжээг ерөнхий байдлаар дурдвал одоо ингээд Дархуул аймгаар дайран өнгөрч байгаа хүмүүст л бид нар мэдээлэл хүргье. Нэгдүгээр талд урьдчилан сэргийлэхтэй зам тээврээс. Хоёрдугаар талд одоо ингээд яг Дархны замын шүлжээ нь хаана вэ? Үйлчлэгээний байгууллагууд нь хаана вэ? Ороод ирэнгүүт QR кодоос ч юм уу линк хэлбэрээр ийм ажлын нэгдүгээр хэрэгжүүлж байгаа. За мөн одоо бага насны хүүхдүүдэд сэтгүүн онцлогтон тохирсон юм зурдаг хэлбэрээр замын хөдөлгөөний дүрмийн ийм ном гарын авлагыг бий болгоё гэдэг байдлаар
бас ажиллаж байна. За ихтэй сургуулиудын одоо оюутан сурагчдын захим бас номын гарын авлах зам үйлгийн дүрмээр. За мөн одоо ингээ богино хэмжээний эрүүл контент хийх юуглал төрийн болон төрийн бус байгууллагууд ингээд сэдвийг хуульж өгөөд энэ дагуу одоо ингээд богино хэмжээний контент юу бэлтгэхэд бас олон нийтэд түгээх ажил хийх. За мөн одоо яг олон улсын замд гарга хэмжээг автсан 2 дахь шатны энэ төлөвлөгөөний төрлөл яг аймгийн төвийн дотор байгаа. Яг гарцуудаа мөрөгдөж байгаа. Нодлол нь бол одоо ингээд явган хүний гарц гарамтай газар 50 дүүн бэртэж гимтсэн юм. Энэ эрсдлийг бууруулах чиглэлээр л тодорхой ажил арга хэмжээ зохион байгуулъя. За энэ дээр л бол одоо ингээд дотор буюу одоо бидний хэлдгээр одоо хүн дээвэрт явж байгаа жолоочнор, төрийн үйлчлэгэнд явж байгаа жолоочнор ингээд бүх байгууллагууд жолоочнын төлөөллийг оролцуулсан юм уулзалтыг зохион байгуулъя. Тэнцэнээс бас санал шимжлүүлэг гаргая. За мөн ингээд захим одоо ингээд хэлбэрээр ингээд хяналтыг тавьдаг ийм шатны юу. Энэ дээр л бол одоо манай дархан сум бол нэлээ бас оройтой ажиллаж байгаа. Одоо 130 сая төгрөгийг шийдэж өгөөд яг энэ нөгөө зөрчил илрүүлдэг ухаалаг камерын системийг бас Дархан аймагт нэвтрүүлэх чиглэлээр бас ингэж явж байгаа. За мөн хонгор орхон сумд маань бас ингээд гэмтрийн урсан сэргийн зөвлөлд тодорхой хэмжээний төсөв хөрөнгийг шийдээд орон нутгийн замд үлдэгдэж байгаа. Замтай бас хэргийг бууруулах чиглэлээр бас дэмжлэг үзүүлж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө 25 онд л зам тээврийн осол хэрэг төлөв нэлээдгүй хэмжээр өссөн, хөнгө бэрцэн нас орсон ослууд өссөн баг. За 26 оны 1 сарын хойш өнөөдөр 5 сарын байдлаар л одоо зам тээврийн осол хэргийн гаралтал 30% буурсан, хүн нас орох тохиолдол 2 дахин багассан. За хүн бэртэх тохиолдол нь бас тодорхой хуваар ингээ буурсан юм эерэг үзүүлэлт байгаа. Цаашид энэ ажил арга хэмжээ ингээ зохион байгуулад ингээ явбал энэ тоо бас буураад эрсдлийг бас бид нар өрчөн сэргийлж болох юм а гэдгийг л одоо аймаг орон нутгийн одоо энэ гэмтрээс өрчөн сэргийлэх зөвлөл орон нутгийн хамшаас зөвлөлүүд бас ингээд хамтын ажиллагаа маань бас ингээд энэ хэргийн бууралтай л бас харагдаж байгаа. Мэдээллийн хэлбэрээр дархны дулааны сүлжээтэй холбоотой бэлтгэсэн тодруулга ярилцлагаар үргэлжлэнэ. Үзэгчдээ би та бүхэндээ дархны дулааны сүлжээ төрөмж төвцөөд компаниас мэдээллийг тодруулан хүргэх гэж байна. За нийтийн зориулалтаа орон сууцны байрны оршин суугч хэрэглэгчтэй хийх гэж байгаа гэрээний талаар мэдээллийг санхүү борлуулалтын хилцээний гэрээ борлуулах хэсгийн дарга наран цэцгээс тодруулан хүргэх гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За гэрээ хэзнээс эхэлж хийгдэж эхлэх үү? Ямар учиртай, ямар зориулалттай гэрээ хийгдэж байгаа? Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За дулааны эрчим хүч хэрэглэгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. За манай компани жил бүр халаалтын улирал дууссаны дараа нийтийн зорилттой орон сууцны байрын хэрэглэгч айл өрхөдтэйг бол дулааны эрчим хүчээр хангах гэрээг бол байгуулдаг байж байгаа. За энэ жилийн гэрээг бол 2026 оны 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ийг дуустал хийхээр бол бэлтгэл ажил хангагдаад одоо гэрээ бол хийгдэж байгаа. За танай компани нийтдээ хичнээн хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангаж байгаа вэ? Ер нь манай компани бол 2025-аас 26 оны халаалтын улиралд бол 1691 айл өрх, за 900 гаруй хувийн орон сууцны хэрэглэгчид 1784 аж ахуй нэгжийг бол дулааны эрчим хүчээр бол хангаа ажиллаж байна. За одоо бол яг нийтийн зорилттой орон сууцны байруудын 1691 айл өрхтэй гэрээ сунгах байгуулах ажил бол хийгдэж байна. Гэрээг хаана ямар байршилд хийгдэх үү? Энэ талаар мэдээлэл өгвөл. Гэрээ бол 2 байршилд бол хийгдэнэ. Нэг нь бол Шинэ Дарханд буюу 16 давхрын хажуу талд байгаа манай хэрэглэгч үйлчлэх төвийн байранд бол болно. Нөгөө нь бол Хуучин Дарханд Дархан захын зах доторх нэг цэгийн үйлчлэгээний газар бол гэрээ байгуулах ажил маань ажлын цагаар 8-аас 17 цаг хүртэл ажлын өдрүүдэд бол хийгдэж байгаа. Гэрээ байгуулахаар очиж байгаа иргэд маань юун дээр анхаарах уу? Ямар бичиг баримтуудыг бас бүрдүүлж очих шаардлагатай? За гэрээ байгуулж байгаа хэрэглэгчд маань бол өмнө одоо манай компанитай гэрээ байгуулж байсан хэрэглэгчд бол ийм дулааны эрчим хүчээр хангах гэрээний маягт буюу ийм гэрээний дэвтэртэй байж байгаа. Энэ дэвтэртэйгээ тэгээ иргэний үнэлэхтэйгээ бол хүчрээд гэрээгээ байгуулна. Шинээр орон сууцны байр худалдаж авсан нэрэн шилжсэн хэрэглэгчд маань бол үл хөдлөх хөрөнгийн гэрчлэгээ иргэний өмнөхний хулбараа авчираад гэрээ шинээр байгуулад ийм гэрээний маягтын дэвтэртэй бол болохоор яж байгаа. За тэгээ гэрээ хийж байгаа хэрэглэгчд маань бол халуун усны тоолрын залтаа бол авчираад төлбөр тооцоогоо барагдуулаад өмнө жилийн гэрээнийхээ үүргийн биелэлтэй үл дүгнүүлээд гэрээгээ сунгах бол ажил бол энэ хийгдэх юм аа. За дулааны эрчим хүчээр хангах
гэрээг бол нөгөө эрчим хүчний тухай хууль дулааны эрчим хүчээр хангагч хэрэглэгч хоорондын аж ахуйн харилцааны дүрмийн дагуу бол байгуулдаг байж байгаа. За энэхүү гэрээг байгуулснаар бол хангагч хэрэглэгч хооронд бол хууль ёсны бол тийм ээ эрх зүйн акт бол бүрддэг. За тэгээд дулааны эрчим хүчний гэрээг байгуулснаар бол дулааны эрчим хүчээр хангагдах эрх нь үүссэн хэрэглэгчд маань бол манай компанид чанарын шаардлага хангасан дулааны эрчим хүчээр хангуулах эрх нь үүсснээс гадна төлбөр тооцоо болоод өөрийн өмч хөрөнгийн эзэн гэдгээ нотлох тийм санхүүгийн чухал баримт бол болж өгдөг байж байгаа. Тэгэхээр эрхэм хэрэглэгч та бүхэн дулааны эрчим хүчнийхээ гэрээг бол цаг тухайд нь бол байгуулж авахыг бол хүсэж байна. Тань мэдээлэл өгсөн баярлалаа. Эрхэм хэрэглэгчид та бүхэн 5 дугаар сарын 1-ээс 6 дугаар сарын 1-ний өдрүүдэд дулааны эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээгээ байгуулах ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Дараагт Дархуул аймаг дахь Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд Канадын засгийн газрын санхүүжилтээр багаж тоног төхөөрөмж хүлээлт өгчээ. Канадын засгийн газрын санхүүжилттэй Eco Farm буюу уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулахад орон нутгийн боломжийг нэмэгдүүлэхийн төсөл нь Монгол улсад хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бэхжүүлэх зорилготой хэрэгжиж байна. Eco Farm төсөл нь 2025 оноос эхлэн Ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэндээ хамтран ажиллаж, тэжээлийн таримлын туршилт, боловсон хүчнийг чадваржуулах, лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, бэхжүүлэх чиглэлүүдээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Тус төслөөр хөрсний нүүрс төрөгч, азот тодорхойлох багжийг хүлээлгэн өгч байна. Канадын засгийн газраас Монгол санхүүжүүлж байгаа олон төслүүдийн нэг нь бол энэ Eco Farm гэдэг төсөл байгаа юм. Төслийн хүрээнд Дархны Ургамал газар тариалангийн хүрээлэнд энэ төхөөрөмжийг өгж байгаа. Хүрээлэнгээс явуулж байгаа хөрсний байгалийн нөөцийн хэмжилт судалгаа ялангуяа хэрэглээний судалгааг нь хөгжүүлэхэд бол энэ төхөөрөмж маш том хувь нэмэр оруулна гэж бодож байгаа. Энэ судалгаа нь бол Монголын байгаль орчин уур амьсгалын дасан зохицолтод бол хамтарч ажиллаж байгаа бүх олон байгууллагууд нь бол хэрэгтэй нэмэртэй зүйл болно хаа гэж бодож байгаа. Малчид тариаланчид энтерд бол Монголын нэгэн илэгдээд байгаа хөрсний бүтээмжийг сайжруулахад нэг том хувь нэмэр оруулах бол тийм төхөөрөмж болов гэж бид нар голцож байгаа. Хөрсөн сайжраад бэлчээр сайжрсны үр дүнд бол малчдын аж амьдрал бол илүү дэвшлэн. Тэр нь бол төслийн бол эцсийн зорилго байгаа юм. Бэлчээрээ сайжруулах явцдаа бол уур амьсгалын өөрчлөлтөнд бол илүү сайн засан зохицдог тийм малчд нар бас амжиргаагаа илүү сайн хангахад нөлөөтэй болно гэсэн тийм гордлого найдвартай байж байгаа. Тийм учраас хүрээлэнгээс хийж байгаа судалгаа энэ төр бол Монголын цаашдын ирээдүйн хөгжилд бол их том хувь нэмэр оруулна хаа гэсэн тийм чухал ач холбогдолтой юм шүү гэдгийг дахин тэмдэглэж хэлмээр байна. Энэ багаж тоног төхөөрөмж нь бол хөрсний органик карбоныг хэмжих. За яг юун дээр хэмжихгүй гэхээр Монгол улсад сүүлийн үед яригддаг болсон нүүрс хүчлийн зах зээл дээр яаж гарах уу гэдэг дээр туслах зорилготой ийм аппаратурыг биднес Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнд бол авч суйрлуулж байгаа юм. За энэ суйрлуулснараа олон улсын зах зээл дээр хөрсний органик карбонтой холбоотой ямарваа нэгэн мэдээллийг гаргахад маш өндөр стандарт шаардлагуудыг тавьдаг учраас тэр шаардлага нийцхийн тулд тэр хөрстэй холбоотой шаардлагуудыг бол даах ийм шаардлага үүсдэг. Тэгэхээр энэнийхээ дагуу биднес маш болгоомжтой, маш ийм баталгаатай мэдээллүүдийг гаргах үүднээс бол энэ хөрсний багаж тоног төхөөрөмжийг өнөөдөр энэ суйрлуулж байгаа юм аа. Хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж за давуу тал нь юу вэ нөхөр маш хурдан хугацаанд хэмжих за маш наривчлалтаар хэмжих гэсэн ийм давуу талуудтай. Тэгэхээр бол бид хуучин бас хүлээгдээд байдаг байсан тэр үр дүнгуудыг бол богино хугацаанд бол гаргах юм боломжтой гэж харж байгаа. За дараагийн бас нэг дурдахчтай давуу тал гэх юм бол ил задгаа ямар нэгэн химийн хортой бодисуудтай бол хүн шууд харьцаж ажиллахгүй. Тэгэхээр маш өндөр температур энтрийг шаарддаг маш олон нэг химийн бодисуудыг шаарддаг энэ нөхцөлд бол хөдөлмөрийн аюулгүй байдлыг бол нэлээд дээд зэргээр бол хангацсан за ийм тоног төхөөрөмж байгаа. За ерөнхийдөө бол саяны хэлсэн давуу талуудыг дахиад ингээд нийлүүлээд базаад хэлье гэх юм бол дэлхийн буюу нэг олон улсын нэг нүүрс хүчлийн зах зээл дээр аягүй сайн танигдсан сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмж байгаа. Түүнд дахиад хэлэхэд маш хурдтай хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангасан тэгээ маш наривчлалтай хэмждэг гэдгээрээ бол онцлогтой байгаа. Тэгээд ийм багаж тоног төхөөрөмж нийлүүлсэн. Тэгээд цаашдаа олон шинжилгээ судалгаануудыг хийгээд явах хаа гэж бодож байна. Provides for a safe and healthy workplace.
Тус багжийг ашиглан хөрсний үржил шимийн үнэлгээ, органик бодисын агуулмж, нүүрс төрөгчийн хуримтлал болон алдагдлын динамик, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл, газар ашиглалтын өөрчлөлтийн үр дагаврыг тоон үзүүлэлтээр наривчлан судлах боломж бүрдэж байна. Өнөөдөр дэлхийн дахинд уур амьсгалын өөрчлөлт буюу хөлөмжийн хийн ялгарлаас болж уур амьсгалын асар их өөрчлөлтөд орж байгаа. Тэгэхээр улс орон болгон хөлөмжийн хийг бууруулах, багасгах зорилт авсан. Монгол улс хүртэл том зорилгыг дэлхийн нийтийн өмнө хүлээсэн ийм үүрэгтэй. Тэгэхээр энэ дотор энэ хөлөмжийн хийн ялгарлалтад хөдөөчсөн салбарт тэр дотор газар тариалгын салбарт гэсэн тодорхой хувийн нэмэр оруулж идэг тийм учраас энэ хөлөмжийн хийн ялгарлыг хөдөөчсөн салбарт бууруулах ямар боломж байна гэдгийг бас судалж байгаа. Малчтын хувьд бол бэлчээрийн ашиглалтыг сайжруулад сэлгэн ашиглах ёстой. Бэлчээрийг нөхөн сэргээх ёстой. Мөн бэлчээрийг байн ашиглахаас илүү таримл тэжээлийг хосноо ажиллах шаардлагатай байгаа. Тэгэхээр энэ хөрсний органик болон органик бус нүүрс төрөгчийг тодорхойлдог ийм багжиг энэ төслөөс хавдрал өгч байгаа. Тэгэхээр энэ багжаар бид юу хийх вэ гэхтэй зэрэг хөрснөөс ялгарч байгаа нүүрслийн хийн хэмжээг тодорхойлох, хөрсөнд байгаа нүүрс төрөгч органик бол органик бус нүүрс төрөгчүүдийг тодорхойлоод энэ дээр үндсэлж тооцоол хийгээд ер нь хөрснөөс хичнээн хэмжээний нүүрс төрөгчийн хий ялгараад байгаа юм. Хөрс рүү буцаад хичнээн ороод байгаа юм тий. Энэ хоёрын баланс нь болж байгаа юм болохгүй байгаа юм уу тий. Хэрвээ ялгарл нэх байх юм бол шингээлтийн нэх болохын тулд бид нар юу хийх ингээд энэ олон тооцоолуудыг хийх юм боломж гарах юм байгаа. Тэгэхээр энэ багж маань өөрөө маш өндөр наривчлалтай Монголд үндсэндээ байгаа хоёрхан багжийн нэг нь. Тэгэхээр энэ бидэнд бол ийм төрлийн судалгаа хийх нэгдүгээр боломж олгож байна. Хоёрдугаар Монгол улсын хөлөмжийн хийг бууруулах зорилтод нэлээд томоохон хувь нэмэр оруулах ийм боломжтой л гэж харж байгаа бид нар. Мөн Канада улсаас тэжээлийн таримлуудын шин тармин сортуудыг Монгол оронд нутагшуулахын зэрэгцээ, нутагшсан сортуудыг иргэдийн оролцоотойгоор бүс нутгуудад тариалах, сургууль зохион байгуулах ажлууд гүйцэтгэгдэж байна. Дараагийн мэдээ Хас лаборатори 2 төсөөл амжилттай хэрэгжиж Дархан Политехник коллежид компьютерийн техникийн хүлээлгээ өгсөн байна. За энэхүү онцлог мэдээллийг та бүхэн дэлгэрүүлэн одоо хүлээн авна. Хас лаборатори төсөөл боломж тэгшүүртэн уриатаагаар 21 аймагт амжилттай хэрэгжиж 23 сургуульд компьютерийн техникийн хүлээлгээ өгсөн байна. 24 дахь сургуультай буюу Дархан Политехник коллежид 24 компьютер бүхий техникийг бүрэн тохижуулан хүлээлгээ өглөө. Дархан Политехник коллеж маань Хас банкны дэмжлэгтэйгээр компьютерийн лабораторио нэгж байна. За энэ төсөл маань 2025 оноос эхлээд хэрэгжсэн. За тэгээд өнөөдрийн байдлаар компьютерийн лабораторио иж өрн засварлаад, тохижуулаад хичээл сургалтын маань үйл ажиллагаа ингээд үргэлжилж байна. Мэдээж өнөөдөр мэдээллийн технологи компьютерийн эрэлт хэрэгцээ өсөж байгаа учраас бид бүхэн энэ хэрэгцээ шаардлагын дагуу бас сургалтын орчин нөхцлөө сайжруулж шинээр дадлагын газар компьютерийн лабораториудыг нээж байна. Тэгээд энэ удаагийн Хас банкны дэмжлэгээр хийж байгаа энэ Хас лаборатори маань үйл ажиллагаанд мэдээллийн технологийн хөтөлбөрөөр 1-2 дугаар курсын 250 орчим суралцагчид мэдээллийн технологийн хичээлийг энэ лабораторид үжил судлах боломж бололцоо нэгдэж байгаамаа. Бидний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж сургалтын орчин нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлж ажиллаж байгаа. Дархан Хас банкны салбарын эрхлэгч Пүрэв Даваг, шин Дархан салбарын эрхлэгч Урнаа болон нийт Хас банкны хамт олондоо баярал салгацснаа илэрхийлж ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсээрээ хүүхдийн төлөө заа гэж хэлцгээе. За Хас банк 2024 оноос эхлээд энэ Хас лаборатори гэдэг төслийг аймаг 21 аймаг болон нийт 24 сургуулиар ингээд компьютерийн лаборатори байгуулад явж байгаамаа. Тэгээд боломж тэгшүүртэн гэсэн уран дор нийт 24 лабораторийг Монгол Улсын хэмжээнд байгуулсан байна. Тэгээ үүний өнөөдөр Дархан хотод маань 24 дахь лаборатори нь нэгдээд үйл ажиллагаагаа эхэлж байгаад маш их баяртай байна. Нэг 20 орчим сая төгрөгийн санхүүжилтээр энэ компьютерийн лабораторийг байгуулж байгаа. Тэгээ Хас банкны дэргэдэх Хас төрийн бус байгууллагаараа дамжуулаад өшөө цаашаа олон аймагуд улс даяараа бас нэлээд өргөн хүрээнд хэрэгжих байх гэж бодож байна. За манай кабинет маань өмнө нь бол яг энэ 9-өөс 12 дугаар ангид үздэг мэдээлэл технологийн хичээл ордог кабинет байсан. Тэгээ сая энэ Хас банкны төслөөр
шинэ 24 компьютер ирсэн. Засвар үйлчилгээ, ангийн догчлолтыг бол сургуулийн зүгээс хийж өгсөн байгаа. Тэгээд сурагчдын одоо сурах таатай нөхцөл бүрдэж байгаад маш их баяртай байна. Тэгээд энэ ангид маань жил бүр одоо манай сургуулийг зориулж ирсэн сурагчдын 1-р курсын 160-аас 210 сурагчид одоо энэ кабинетаар үйлчлүүлдэг байгаа. Тэгээд хурд хүч нэмэгдсэн i5-ын 7-р үеийн 21 компьютер тэгээд сурагчдын сандал ширээ бүх бич бүрэн солигдсон байгаа. За ингээд сургуулийн орчны маань тохижуулж өгсөн хөгжлийн алтан сан төрийн бус байгууллага сургуулийн захирал удирдлагууд хас банкны удирдлагуудаа маш их баярлалаа. Нийт багш сурагчдынхаа өмнөөс баярлж талархснаа илэрхийлж байна. Намайг Төмөр артын 2-1 гэдэг. Би Дархан политехник коллежийн мэдээлэл технологи техник хангамжийн 1-р курст суралцдаг. Бидний суралцах орчныг бүрдүүлж өгсөн хас банкны удирдлага болон сургуулийн удирдлага багш нартаа бүгдэнд нь баярлалаа. Бүх нийт мэдээлэл технологийн чиглэлээр суралцдаг суралцагч нартаа хичээл сургалтын өндөр амжилт хүсье. Ер нь арай илүү боломжтой болж байгаа. Тэгээд компьютерийн хүрэлцээтэй болсон. Компьютерийн хурд бас арай гайгүй болсон. Намайг Тэмүүлэн гэдэг Дархан политехник коллежийн МТБ 1-ийн ангид сурдаг. Энэ лабораторийн нэгцээр бидний ингээд сурах нөхцөл илүү таатай, илүү гоё болж байгаа. Хичээлийн өмнө ах их мэгчийнхээ ерөн компьютер дээр хаяад байдаг гэсэн. Доор бас хийдэг гэсэн. Тэгээд ерөн энэчний ерөн хийхэд арай илүү тухтааж, арай илүү нэг сурахад нэг таатай гоё байдаг да. Арай илүү суралцахад илүү гоё болсон. Дигитал хичээлээ хийхэд илүү боломжтой болсонд баяртай байна. Хас банкны удирдлагууд болон сургуулийн удирдлагууд маш их баярлалаа. Дарагтээ Дэлхийн цэрэг дарханд тоглолт 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болох гэж байна. Үүнтэй холбоотой бэлтгэсэн мэдээллийг хүлээн авах нь. Эрхэм үзэгчид төвийн бүс иргэд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Дархан хотноо Тун удахгүй буюу 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Дэлхийн цэрэг дарханд тоглох гэж байна. За энэ талаар би та бүхэндээ дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх гэж байна. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн цэрэг дарханд Тун удахгүй тоглолтоо хийх гэж байна. Энэ талаараас дэлгэрэнгүй мэдээлэл ихгүй аль улсаас ямар амьтад ирэх үү? Талаараас үзэгчид сонирхож байгаа. За та бүхэн ч гэсэн нийт дарханчуудад тэр тусмын төвийн бүсийн иргэдтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд намайг Эрдэнэ гэдэг Дэлхийн цэрэг Монгол төслийг санаачлагч ерөнхий продюсер. Тэгээд энэ удаагийн Дэлхийн цэрэг Монгол тоглолт маань бидний хувьд ялангуяа зохион байгуулалтын хувьд айгүй их аз завшаантай хэрэг гэж харж байна. Яагаад гэвэл Дэлхийн цэрэг Монгол тоглолт маань зөвхөн Улаанбаатар хотод 2013 оноос эхлээд тоглодог. Нэг удаагийн тоглолтонд дунджаар 1 сар үргэлжлээд тэгээд нийт үзэгчдийн тоон зөвхөн одоо нэг 70-80 мянган үзэгчээс хэтэрдэггүй байсан. Энэ ягаад гэвэл зөвхөн Улаанбаатар хотын үзэгч нар. Тэгээд өнгөрсөн жилээс ер нь бол аялан тоглолтын хэлбэр шилжих зүйтэй байна гэж үзээд маш олон газар судалгаа хийсэн, маш олон газраас хүсэлтүүд ирсэн. Тэгээд 2 жилийн өмнө Дархан хотод ийм сайхан Дархан United Arena гэдээ бий болсон байна. Тэгээд хүсэлтэд тавиад өнөөдөр одоо энэ ажил маань одоо хэрэгжихэд одоо ердөө нэгэн одоо хувь дутуу буюу одоо ердөө 16 17-ны одоо хүлээхэл үлдсэн байна. Тэгээ энэ удаагийн тоглолтод ч гэлтэхгүй ерөнхийдөө Дэлхийн цэрэг Монголд тоглолтын нэр маань адилхан боловч жил болгон тогтмол 10-аас дээш орны олон улсын циркийн жүжигчид цуглаад өөрөөр хэлбэл 25 онд тоглосон жүжигчин 26-нд тоглох боломжгүй. Дандаа нөгөө нэр нь адилхан боловч үзүүлбэр номерууд маань дандаа шинэ байдгаараа онцлогтой. За энэ удаа бол нийт 12 орны 70 гаруй олон улсын циркийн жүжигчид яг одоогийн байдлаар Улаанбаатар хотод тоглож байна. Тэгээд 5 дугаар сарын 11-нд бүрэн бүрэлдэхүүнээрээ Дархан хотод ирнэ. Нийтдээ тоглолтын маань үргэлжлэх хугацаа бол завсарлагаатай бараг 3 цаг үргэлжлэн Итали улсаас 11 сургуультай барнууд ирсэн, Казахстанаас сургуультай Эзэн хааны пүүдэлний хонууд ирсэн, Оросын холбооны улсаас сургуультай муурнууд ирсэн. За тэгээд мэдээж цирк гэдэг өөрөө заавал алиалагч байх ёстой. Алиалагч болвол одоо циркийн аливаа хөтөлбөрийг дангаараа 50-60% одоо нуруунд дээр үүрж авдаг ийм одоо хүнд хэцүү циркийн үзүүлбэрүүдийн нэг. Мөн дээрээс нь Итали, Герман, Чех, Израиль, Орос, Украин, Хятад нийтдээ ер нь бол одоо ингээ мартчихад байна. 12 орны циркийн жүжигчид ирсэн. Тэгээд тоглолт маань бол Улаанбаатар хотод маш амжилттай үргэлжлээд явж байна. Тэгээд бидний зүгээс бас онцолж хэлмээр байгаа зүйл юу вэ гэхээр Дархан хотын Орос суугчид маань нэг л асуултыг хамгийн ихээр баг өдөр болгон шахуу асууж байгаа. Энэ юу гэхээр хотод тоглож байгаа хөтөлбөр маань бүрэн бүрэлдэхүүнээрээ ирэх үү? Яг энэ барнууд маань ирэх үү? Бид нэр одоо хүүхдүүдэд бар үзүүлнэ гээд тасалбараа ингээд аль хэдийн авцсан байдаг.
бар ирэхгүй бол яах вэ гэдэг асуултыг аягүй их тавьж байгаа. Энэ бол Улаанбаатар хотод тоглосон бүх жүжигч маань 100% бүрэн бүрэлдэхүүнээрээ ирнэ. Жүжигчдээс гадна тэр Улаанбаатар хотод тавьж байгаа бидний одоо хөгжим, гэрэл, тайз, лед дэлгэцгээ бүхэл тоног төхөөрөмж энэ дэлхийн зэрэгтэй холбоотой бүхэл одоо тоног төхөөрөмж бүгд 100% Дархан хотод одоо засагдаад тоглолт маань 5 дугаар сарын 16, 17-нд 2 өдөр тоглох. За тоглолт 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд хэд хэдэн цагаас тоглогдох уу? Бас тасалбарыг биетээр болон онлайнаар захиалах боломжтой байсан тийм ээ. Тийм тоглолт маань ердөө 5 сарын 16, 17-нд Бямбны гарагт 2 өдөр тоглогдно. 11, 15, 19 цагаас Дархан United Аренад тэгээд тасалбар бол Ticket-ийн маань сайтаар Дэлхийн цирк Дарханд гэж нэртэйгээр аль хэдийн худалдаалагдаад эхэлсэн. Тэгээд маш олон орсон суугчдын хүсэлтээр бид нэр одоо өчигдрөөс Дархан United Аренад кас нэгээд ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл онлайнаар авах боломжгүй өвөөнөр маань ч юм уу те ямар нэгэн тийм одоо байхгүй болвол Дархан United Аренаас ирээд бит тасалбар шууд хэвлүүлээд авах ийм боломжтой. За үзэгчид та бүхэн яг бидний энэ ард харагдаж байгаачлан Дархан United Аренагийн тамирчид орох хэсгээр ороод за баруун гар тал руугаа ирэхэд бол касаас бэлнээр тасалбарыг худалдан авах боломжтой байна. За тэгээд та бүхэн 5 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд Дархан хотноо зохион байгуулагдах Дэлхийн цирк Дархан тоглолтыг хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. ДБС-ийн хамт олонны өдөр бүрийн 19 цагаас шинэ хөтөлбөртэйгээр үзүүлдэг мэдээллийн хөтөлбөрийн дөрөв өндөрлөж байна. Анхаарлаа хандуулсан эрхэм үзэгчидтэй баярлалаа. Маргааш шинэ цагтаа эргүүлцээ. Баяртай үзэгчтэй.